Үрэг харуулъя. Альцын гэдэг юм тавьсан байгаа болохоор айгу замбраагүй байгаа. Мартаж ариун цэврийн өрөөнийг юм. Тэгэд энэ үүдний хэсэг нь вау, ямар гоё. Огт сүлжээгүй байсан. Тэгээд 22 онд нөгөө хөвчлэгдсэн. Ховд гараад тэгээд 22 оны 6 сард бас моб корс сүлжээ тавигдсан. Яга зогссон юм гэж үү? За тэр доош амралт руу очих гэж байна. Зам нь нэлийн ихц огцом. Яг одоо тэр Хин хөвлөд орж ирж байгаа. Дай минь ирнэ. План санаа гэх. Энд мөсөн. Карантинс модтай зунаараа ингээд аршаантай юм газар байна. Яг одоо дээшээ өгсөж байна. Би бүрээс эргэж иргээд. Өндөр гарч авлахаас юмрээс өгдөг гэсэн. Оо миний утасны цэнэ. Ой юу. Ингээс сууж. Юу сууж байгаа даа. Ингээс сууж яа тэгээс сууж. Тэгээ яг миний энд ингэж байгаа таарч. Энэ сууж энэ дээр. Өчигдөр говьалтаад хүнхрийн амралтанда ингэж тунсан. Яг одоо хавд руу гарах гээд байгаа жин там болгоцсон байна. 2 хоног яг нойргүй явсан болохоор айгу сайхан унтсан гээд энд миний байна.
эмэгт ирсэн байна. Буудалд орлоо. Ийм газар байна. Баян-Улгийн аймгийн Толгод нурд ирсэн байна. Тэнд хон явж байна. Ангир шүү. Баян-Улгийн хойны бор улаан өнгөтэй байдаг гинэ. Уралдаад идчихин та. За Баян-Улгийн аймагт ирсэн байна. Ми Даяна гэдэг нэртэй зочид буудалд ирлээ. За яг одоо Баян-Улгийн аймгийн Ми Даяна гэсэн нэртэй зочид буудалд байрлалцсан байж байна. Өчигдөр ирээд тэгээд хоолыг нь идчихэд дээшээ бас харууцыг нь хараад үлгий сумааг дээрэс нь айгуу гоё хард тийм ээ голтойгоо. Тэгээд одоо өглөө болж гин өглөөний ундаа очиад 5 богдлоо хөдлөж гин. Тэгээд хүмүүс бүгдээ казах хэлээр ярьдаг болохоор айгуу сонирхолтой юм байна. Бас өчигдөр музейгээр н орсон. Тэгээд яг казак үндэстний өв соёлыг нь тэгээд энэ хүү аймгийн яг онцлог зүйлсийг нь харсан болохоор тэр нэг айгуу сонирхолтой байсан. Болцсон уу гэсэн үү? Хатад нэр намчсан юм даа тийм үү? Казак хэлбэртэй. Энэ гоё байна. Казахстан бол казак юм шиг бүгд орсоор ирж байна. Энэ юу гэдэг юм бэ? Энэ их сони тийм. Голыг бас талтчих.
чинь. Алтай таван бүгд дээр ирчлээ. Яг миний ард харагдчихээн. Өнөөдөр тийм хүйтэн биш гоё өдөр байна. Күртэг энэ авчирсан бүр нэлээд хүйтэн байх гэж утсан чинь айгуу гоё байна. Тэгээд ямартаач айгуу бартаатай тийм шавартай замаар 5-6 цаг явсны эцэст хурж ирлээ. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё газар байна. За Казакайл тонохоор ирсэн байна. Гал төлөөд сүүн голынхаа яг хажууд байрлаж байна. Алтай таван бүгдээ үзээд ирсэн гоё дулаахан байсан. Зөндөө олон таруу гараад одоо унтах гэж байна. $1. Би яг одоо энэ нарийнхан элснийхний дагуу явсаар байгаад үзүүрт нэрсэн байна. Ганцаарх айгүй гоё байна. Тэгээ нэг гадаадд Америк центр байхад нэг далайн эрэг ороход айгүй тийм гоё сэрүүхэн байдаг шиг яг тийм байна. Тэгээ ус нур нэлийн том болохоор айгүй гоё харагдаж байна л далаа шиг. Тэгээд ямартай ч ирсэн байна. Өнөөдөр 32 юм, маргааш бүр 35 юм. Яг төвдөө бол айгу дээрээс шарж исэн бол энд бол яг гоё усныхаа давалгаанаас бол гоё салхитайхаа сэрүүхэн гоё байна. Ийм гоё давалгаатай. Тэгээд бас сахлаа айгу их байдаг юм байна. Айгу оройс сахлаас харж үзлээ. Яг нэг Finding Dory гээд хүүхэлтэй кинонд гардаг шиг Finding Nemo дээр нь гардаг лөө. Цахлаанад хоолндоо будаацлаад байдаг ш. Тэрэн шиг. Сая тодлохынаас харсан. Өнөөдөр 7 дахь хоног маань нэлээх ядарч ин. Ялангуяа нөгөө хар замтай биш тийм бартаад замтай газар бас нэлээх байгаа болохоор яг одоо нөгөө унтахад жоохон хэцүү гэдэг ч юм уу. Угсаа сэсрэгсээр агаалт харж байгаа болохоор тэгтээ яг 21 аймгаар аялаа дуусчихж байгаа болохоор бүр үнэхээр гоё байна. Яг нэг том зүйлийн ард гарч байгаа болохоор
Муртаа шалтай таван богд бол үнэхээр үзэсгэлэнтэй газар байсан. Тэгээд одоо өмнө нь Херос нуур дээр ирж исэн. Ус нуур дээр нь юус ирж байгаагүй бас гоё тийм байна. Зөндөө хүмүүс яг далайн эрэг дээр байгаа юм шиг ховцоо талцсан байхад тэнд орж ийн. Наавч хоёр тэгээд хамаатны нэлээд настайх ус руу яваад орсон. Ми биний өглөө ирсэн. Бикинийг авчирсан ч гэсэн одоо усанд орж чадахгүй. Тэгээд эрэг дээр сайхан ганцаараа сууж ийн. Херос нуур дээр ирсэн байна. Гарч ирээ манай бодлоо гэх юм. Айл хийгээд. Би цолоор албар юм. Бэж одоо тэр айж байгаа эцтэй харсан уу? Бэж одоо дахиад шиг. Цаагаар нь явж байна. За хүсгэл нуур дээр ирлээ. Ийм башинд орлоо. Дээд давхарны юм байна. За яг одоо Хүсгэл нуурын тойлогт гээд амралтын газар ирсэн байна. Өөр зэн сайхан гэх юм бол сүүлд яг ус нуур дээр бичлэгээ хийсэн санагдаж байна. Ус нуураас хойш Захаа аймглуу яваад Захаа аймглуу явах замдаа болохоор Хяргас нуураараа хальттай арчаад тэгээ Захаа аймагт манай ээж хамаатнууд байдаг болохоор тэнд хоёр онцоод тэгээ Хүсгэлд орж ирсэн. Хүсгэлд эмээгийнхаа төслөн дээр хальт гарчаад ихч дойрыг имлэгт хитүүлээд тэгээд ямар ч тааш Хүсгэл нуур дээр одоо ирсэн байна. Өөр сонин сайхан гэх юм бол Хүсгэлд орж ирээд манай машины дуу 2 удаа хагараад тэг янзлуулах гэж бас буян болоод тэгээд өөр гэх юм бол сайхан мэдээ гэх юм бол сайхан ч гэж байгаа. Сайн мэдээ гэх юм бол Алтай таван бүгдээс бууж ирж хахад надлаа залгаад яг шилдэг төгсөгчөөр тодорсон байх шүү гэдэг мэдээг дуулахад
Тэ айгүй их баярлсан. Ингрийн тэмдэгтээ явлын дипломтой яг тийм ингрийн тэмдэг налаад баг тийм алтан гадаас шиг л айгүй хөөрхөн чамин байлээ. Тэгээд өөрөө яг нөгөө төсөлөндөө ажиллаж байгаа болохоор очиж чадаагүй болохоор манай ихч хотоос дипломыг маань авчираад өчигдөр л харсан. Тэгээд өнөөрөө гоё нар жоохон буухлаар өсвөл нуур дээрээ тэгж жагаад диплом барьж байгаа зураг авах л тийм үү гэж бодож байна. Тэгээ ямар ч сая өглөөний хоол идчихэд нүрэ бодчаад тэгээд ном уншихад эрэг дээр ирсэн байна. Би дандаа энэ номыг уншиж байгаа. Яг үгээ цэгнэх тал дээр бусад хүнд хэрхэн ямар хөө сэтгэл үлдээх, ямар зорилготой байгаас шалтгаалаад хэрхэн яаж зөв өөрийгөө ойлгох тал дээр айгүй гоё ном уншиж байгаа. Тэгээд миний хувцлалтыг харах уу? Баали дөмсч чадаагүй хувцс маань. Тиймэртэйч 10 хоногт 10 аймгаар аяллаа. Ингээд энэ жил яг 21 аймгаараа бүрэн аялж дуусч байгаа. Тиймэртэйч сайхан байна. Одоо хот очиод сайхан ажлууд амжуулаад эхлэх байх. Хавж дэрхлэл явж байна да. Майдуу зэрэг тас явцсан байгаа. Тийм болохоор яг айлын ганц хөвчгөл явж байна. Одоо үдийн цанд орох чинь. Энэ манай байрлаж байгаа байшин. Таа ясаа авахгүй байгаа шүү дээ. Бөөрөө. За Төвөмгөөс гараад 9 тасархаа ороод энтэйс орш өвөр хангаад өвөр хангаа өвшиг аврах юм тийм шүү дээ. Энд орчоод Баян хонгор гоолтай хөнгөрийн аршаа тэгээ буцаад ховд ороод үлгий ороод үлгийгээс 5 богд ороод цагаан голоо үзээд зөд үлгийгээс ховд орчоод увс руу бүр ингэж ирээд Улаангон дээр үсттэй. бүр энд ирээд тэгээ буцаад захын ороод Үлээстэй. Өөрөнгөж ирээд одоо өсвөл нуур дээр шүү дээ. Тэгээд би буцаад Төвөмөр явна. Хэд 4,000 км болсон байна. Миний өнөөдрийн хувцлалт. гэж Харин уу тийм. энэ бонд байсан бол алхаргаад Өстэй өгдөг чинь тавтаа. Сая явж байгаа тооталтай зураг авах гэж байгаад майжуулаад таны шарахтай болсон. Сая надаа 2 өх юм хөргөццөг өгсөн. За өнөөдөр Хүсгэл нуур дээрх 3 дахь хоног.
маргааш өглөө хот буутсан. Мартаач нэг 2-7 хоног сайхан амарч автлаа. Гоё газруудаараа аяллаа. Тэгээд бичлэгтээ мань хамт байсан баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр ирэхэд уулзсан. Bye loves.